Хөөх өдөр савхта тавтаа морил 2025 оны 9 сарын 8-ны орой мэндийг та бүхэндээ хүргэе. За өнөөдөр та бүхэндээ ямар домог ярьж өгөх вэ гэхээр бас л нэгэн сонирхолтой. За хууч яриаг бол ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За тэгээд юун төрөнд бас намайг дэмжиж, манай сувгийг дэмждэг та бүхэндээ баярлалаа. Зарим хүмүүс нөгөө яг ингээд мэдээлэл уншиж яхад чинь ард нь ингээд айгүйх шуум сонсогдоод байна гэд тэгээдсэн. Би нөгөө яг мэдээлэлээ унших гад контентоо бэлтгэхдээ бүр нэлээд юм болж иж гэдэг аахгүй. Хүүхдээ унтсны дараа ингээд яг чимээг болсныхан дараа хийхгүй болвол ингээд манай хүүхдийн яриа ингээд янз бүрийн шуумнууд маш их ороод идэх шүү. Тэрийг та бүхэн манаас зөвөр болохоор. За өнөөдөр болохоор та бүхэндээ Монгол бүхэд хайртай, Монгол бүхийг шүтэн дээдэлдэг хэн бүхний сэтгэлийг шархлуулсан нэгэн түүхийг хууч яриаг ярьж өгөхөөр бэлдсэн. За энийг бол та бүхэн маань бас өөр сувгуудаас сонссон байж магадгүй, уншсан байж магадгүй. Гэхдээ үнэхээр л бас нэг ярьж өгөх, ярих юм сонирхолтой, гонигламар юм хууч яриа байсан болохоор бас хэн нэгэнд ялангуяа нөгөө Монгол бүхт дуртай, Монгол бүхчүүдтэй, бүхэд хайртай хүмүүс бас нэг зүйлийг бодогдуулсан ийм хууч яриа байсан болохоор ярьж өгөхөөр бэлдсэн юм аа. За манай сувгийн гол зорилго нь би ийм одоо домог хууч яриа сонслоо та эддээ хуваалцж байна гэсэн ерөнхийдөө өөрийн олж мэдсэн одоо домог болон хууч яриагаа бусдаа хуваалцдаг ийм зорилготой суух шүү. Тэрийг та бүхэн манаас зөвөр ойлгоорой. За ингээд бүгдээрээ ямар ч гэсэн миний бэлдсэн хууч ярианд анхаарлаа хандуулаарай. Хар нүүрт гончиг хэмээх нэгэн бүх 20 дугаар зууны ихэнх үед Завхай аймгийн Тис суманд амьдардаг байлаа. Тэрээр 1905 онд мэндэлж ердөө 40 хүрэхийн алдаад хорвоог орхисон ч түүний тухай домог мэт яриа өнөө хүртэл ам дамжин яригцаар байдаг. Түүнийг нутгийн зан олон найз нөхд нь гончиг бол эд бяран тэгшэрсэн уран мэхтэй, хурдтай, үлэмж барьж чадлаараа нутаг орондоо төдийгүй хөвсгөл, завхан, увсын талд нэр алдраа цуйратуулсан арслан цолтой бүх байсан гэж ам нийлэн магтаж бахархалтайгаар үгээлдэг. Харамсалтай нь хувь тавилан түүнд үнэхээр хатуу хандсан юм. Гончиг багын анд санжинд зочилж цай ууж байхад нь анд нь учир битүүлгээр таалал төгсгөд гончиг хэрэгт сэжиглэгдэн Хөвсгөл аймгийн Шоронгийн Хүйтэн хананд бараг бүтэн жил чойжлагджээ. Харин тэр үед талигаачийн эхнэр мал сааж явсан тул тухайн үед яг юу болсон талаар сайн мэдэхгүй, талигаачийн өгсөн шалтгааныг гончигтой холбох үндэслэлгүй байсан ч тэр цагийн шүүхийн дүгнэлт хатуу, шийдвэрийн ард үнний дуу хоолой дарагдж гончигт цаазын ялыг тулган хэрэг хүлээлгэжээ. Нэгэн удаа маршал Чой болсон Хөвсгөл дэрж Шоронгийн үйл ажиллагаатай танилцж явахдаа элс өргөн алхаж явсан гончгийн тэнхээтэй хөдөлгөөнийг харж энэ залууг наадмаар барилдуулбал яасан юм хэмээн хэлжээ. Энэ үг аймаг орон нутгийн дарга нарт ам өчиг болон үлдлээ. Гончигч барилдах хүслээ нуусангүй. Намайг барилдуулах юм байгаа үсттэй. Та хэд надад нэг л мэх зааж өг. Би түүгээр чинь бүхийг давж төрүүлнэ. Хэрвээ би төрүүлвэл та хэд миний ялыг хөнгөлж өгөөрэй гэж гойсон гэдэг. Шүүхийнхэн ч арга буюу маршалд амлсан болохоор зөвшөөрч зөвхөн тонгорох мэхээр л бүгдийг хаях ёстой шүү гэж дүрм тавьсан гэдэг. Тэр үнэхэрч бүхчүүдийг нэг нэгээр нь тонгорсоор сүүлийн дөрөвт үлдлээ. Гэвч олон түмний дургуйцал Шоронгийн хоригдл баригдлаа хэмээн дэгдэж ирэх баригчид барилдуулахаа боловч гончгийг буцаахыг шаардлаа. Гончиг би энэ наадамд төрүүлээд ам хэлтэрмээр байна гэж гуйсан ч ногоо малгайтны хоёр жад гончгийн гуйыг нэвт сөлөвжээ. Цусандаа хутгалцсан тэрээр үлдсэн бүхчүүдийг тонгорсоор эцэст нь төрүүлсэн ч ялыг нь хөнгөлсөнгүй. Хожим гончгийг төрсөн нутаг болох завхны хорход шилжүүлв. Цаазын ял нь хойшлогдсон. Хүн малын зоо тэнийсэн хаврын нэгэн сайхан өдөр ирэв. Харин тэр өдөр дахтын давааны баруун хойд уулын хоримод гончгийг өөрөөр нь нөх ухуулаад өмнө нь зогсоон буудахаар болов. Тэгэхэд гончиг намайг буудах нь үнэн ч та хэд намайг өрөвдөж сүүлчийн хүсэлтийг минь биелүүлээч. Сүүлчийн хүсэл минь ердөөл энэ сайхан өдөр нар жаргах мөчийг харах. Нар жаргамагц намайг ч гэсэн жаргаж өгөөрэй гэсэн гуйлт байлаа. Ял гүйцэтгэгчид сүүлийн хүсэлтийг нь ч зөвшөөрсөн гэдэг. Ингээд гончиг нар жаргахыг хүлээх зураа хийхгүй хэрэгээс болж өгөх нь гомдолтой хэмээн уртаар санаа алдаж хөөрөг татан бүхийн тухай хууч дэлгэж суулаа. Нар уулын цаагуур орох тэр агшинд гончиг дээл хувцаа явхиж тавиад бүхийн зодог шуудгаа өмсөн дэвж төв асрын өмнө биш үхлийн хар нүхний өмнө эцсийн удаа эр бяраа гайхуулан дэвсэн гэдэг. Буудлагын 6 бууд зэрэг тас хийхэд бүхийн зодог шуудагтайгаа игэл жирийн нэгэн монгол эр үхлийн хар нүх рүү өвөр дунсан гэдэг. Хожим буудагчдын нэг нь бид хэрэгтэн гончгийг биш арслан цолтой монгол бүхөө буутсан юм билээ гэж дурссан гэдэг. Гончгийн тухайд нэгэн гайхалтай хууч бий. Овсын наадамд сүүлчийн дөрөвт үлдэхэд нутгийнхан гадуурхаж гончгийг төрүүлүүлэхгүй хэмээн хөлийг нь тушиж барилдуулжээ.
гончигч арахаж миний хоёр хөлийг тушсан ч би төрүүлнэ хэмээгээд тохоо цаатай тушуулсан хөлөөрөө барилдаж төрүүлсэн гэдэг. За ийм нэг эмгэнэлтэй, гонигтай одоо хин нэгэнд ямар нэгэн зүйл бодогдуулсан юм хууч яриаг та бүхэндээ ярьж өгье гэж утсан. Тэгээд та хэд манаас магадгүй өөр сувгуудаас бас сонсон байх, уншсан байх. Гэтэл яг энэ хөөрхөн өдөр сувгтаа одоо аль болох хүмүүсийн сонирхлыг татах, одоо хин нэгнээ мэдэхгүй байж магадгүй гэсэн томог хууч яриануудыг оруулахыг хичээдэг болохоор энэ хууч яриаг бас оруулсан байгаа. За та хэдэд бол юу гэж бодогдчихэв? Надад бол одоо энэ хүний өмнөөс харамсмаар, уйлмаар, гунимаар ийм мэдрэмж төрсөн. Зүгээр л найзандаа очиод ингээд байж хат нь найз нь ингээд өнгөрсөн. Тэгээд тэр хэргийг ингээд албаар ингээд шүүхийнхэн одоо яг чи энэ хэрэгтэй холбоотой гэд ингээд тулгаад бүр цаазын яллыг одоо өгсөн хүртээсэн гэхээр бас амар байгаа. Тэгээ яг хамгийн сүүл нөгөө буудуулахынхаа өмнө бүр надад энээс хамгийн хэцүү санагдсан уншихад хүртэл ингээд хэцүү санагдсан болохоор одоо өөрийнхөө ингээд өөхөх нүхийг өөрөө ухаад өмнө нь ингээд зогсож жогоод тэгээд яг ингээд сайхан Монгол төмнийхөө өмнө, нутгийн зан олонныхоо өмнө, одоо асрынхаа өмнө ингээд барилдах гэж байгаа юм шиг зодог шуудахтайгаа дивэд зогсоод тэгээд бодулсан гэхээр надад тэр хэсэг нь бүр үнэхээр хэцүү санагдсан. Тэгээд бас одоогийнх шиг тэг ингээд яг хэргийг ингээд үнэн мөнөөр нь шалгаад одоо нарийн шинжилгээ юу гэдгийг тэг тэрийг нь хийгээд ингээд одоо яг гончиг энэ хэрэгт буруутай юу үгүй юу гэдгийг нь бас нотолсон бол ийм сайхан одоо бүх хэл сэргийт ингээд гүтгэгдээд ингээд цаазын ялаас авахгүй байх байсан болоо энэ гэсэн ийм бодлоод бас төрсөн. Тэгээ та хэд манаас юу гэж бодож байна? Энэ 1905 онд мэндэлсэндээ 40 хүрхийн алдад хорвоог орхисон гэхээр ерөнхийдөө 1940 хэдэн онд болсон л юм үйл явдал юм байна. Тэгэхээр тухайн үеийн завхны одоо хүмүүс бас энэ хэргийн талаар маш сайн мэддэг байх. Тэр яг энэ хууч яриа бас одоо магадгүй те 70% үнэн 30% худлаа ч юм уу тэрийг бол сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн ийм үйл явдал болж исэн юм байна. Тэгээ завханд байдаг яг энэ хэргийг мэддэг хүмүүс явах юм бол за яг ийм учиртай юм шүү. Яг ийм болсон шүү гэдгийг бас сэтгэл хэлсэгт бичээд үлдээгээд өгөөрэй. За ер нь бол яг нөгөө уламжлал ёсоор ярьсан сэдвийнхаа дагуу хачир мэдээнүүдийг хүргэдэг штэ гэх Монгол бүхийн ерөнхийдөө үүслийн талаар та хэддээс товчхон мэдээлэл өгье гэж утсан. За ер нь бол бүх Монгол бүх яг хизээ үүссэн юм бэ гэхээр Дундгов аймгийн Үлзийт сумын дил хүнжлийн ууланд Монгол бүхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг бол олдсон юм байна. За энэ зураг нь болохоор хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7000-аас 11000 жилийн өмнөх үед хамаарах ба за хамгийн багаар утгад ер нь бол 7000 жилийн өмнө Монгол бүх байсан гэсэн үг юм аа гэсэн нэг судалгаа бол байдаг юм байна. За энэ бол нөгөө Дундгов аймгийн Үлзийт сумын дил хүнжлийн ууланд одоо ийм хадны сүг зураг бол олдсон юм байна. За тэгвэл Монгол бүхийн цол байдаг штэ. За энэ Монгол бүхийн цол нь бол одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1600 жилийн өмнө одоо үүссэн түүхтэй гэж бас үздэг юм байна. За 11-р зууны сүүлчээс эхлэн бүхчүүдэд харцах, бүргэд, гард, шонхор зэрэг одоо юм жигүүртэй амьтны нэрээр одоо цол өгдөг байсан бол 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн одоо олгогдож байсан юм байна. Харин 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин, заан, арслан, авраг зэрэг нэрээр наадамд шөгөрсөн бүхчүүдэд бол цол олгодог болсон юм байна. Тэгэхээр ерөнхийдөө 13-р зуунаас яг одоогийн одоо бүхчүүдийн цол бол олгогдож эхэлсэн байна. За цолны чимэг нь болохоор Монгол бүхийн цолны чимэг нь болохоор 18-р зууны дунд үеэс өссөн бөгөөд за Монгол бүхийн хөгжлийн явцад одоо ижил цолтнууд одоо олширсан тийм ээ одоо маш олон арслангууд тий одоо за начнууд байдаг юм уу тэдгэрийг нь хооронд нь нөгөө ялган амжилтаар нь дээрээс нь доош нэрэмбэлж тухайн бүхийн чанаруудыг нь харгалзан одоо энэ бүхийн цолны чимгийг бол олгож эхэлсэн юм байна. За ямар ч ийм мэдээллийг та бүхэндээ хүргэе. За тэгээд та хэдээсээ бас бичлэгээ дуусгаас өмнө нэг зүйл асууя. За миний ярьж өгж байгаа домог болон одоо хууч ярианууд та хэд мань таалагдж байна уу? Цаашид би яг ингээд домог болон хууч яриа ингээд хийсэн ингээд бичлэг контент хийгээд яваад байвал юунд нь одоо анхаарахаар байна. За ямар зүйлд нь анхаарахаар байна гэдгийг бас та хэд мань надад зөвлөмж харамгүй өгөөрөө. За ингээд манай хөөрхөн өдөр сувг маань бас нэгдээд удаагүй байгаас учраас та бүхэн маань манай сувгт нэгдээд өгөөрэй. Энэ мэтчлэн илүү олон сонирхолтой домог болон хууч яриа сонсхийг эсвэл манай хөөрхөн өдөр сувгт нэгдээрэй. Өнөөдрийн дугаарт хамтдасан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.